Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчтэй. Үндэсний хөгжлийг төвөн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн хамт олондоо бүхэндээ цоошин нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. За энэ нэвтрүүлэг маань Ара комплексээр зохион байгуулагдсан Ара Cup морин тойруулгын уралдааныг та бүхэндээ хүргэх гэж байна. За энэ уралдаан маань Монгол эх орондоо бас анхлан зохион байгуулагдсанараа онцлогтой. За морин тойруулга буюу богино зай морин уралдаан маань Эрдэнэ Грекийн Олимпийн наадмаас үүсэлтэй. За Монгол эх оронд маань бас туршилтаар олон удаа бас зохиогдож байсан. За үүн дундаа Ара комплексийн Ара Cup 2025 тэмцээн дээр маань энэ уралдаан маань бас зохион байгуулагчнараа онцлогтой байгаа. За үүн дундаа бас гадна дотны жуулчид болон Монголын аялагч нар маань Ара Cup морин уралдаан дээр бас бооцоо тавьж за одоо ажлын хамт олноороо явж байгаа найз нөхдөөрөө бооцоо тавьснараа бас их онцлогтой юм уралдаан болсон байгаа. Ингээд Арангаа аймгийг бас тойрсон олон уяач нар маань энэ Ара Cup-д морин уралдуулсан. За энд уралдаж байгаа морид маань сонгомолд болон Монгол моринд уралддаг морид маань бас хэмжээ дамжаа ялгахгүй ийм уралдсан уралдаанаар бас онцлогтой байгаа. Тэгээд ингээд та бүхэндээ Ара Cup 2025 тэмцээн дээр маань хурдан моридоо уралдуулсан уяач нарынхаа сэтгэлийг та бүхэндээ сонсуулъя. Одоо моринд ороод 4-5 жил болж байна. Одоо яг 5 дахь жилээ болж байна. Яг нэг коронавигийн жилээс ахуулаад ганц нэг үрээ мал оролдож эхэлсэн. Тэрнээс хойш коронавигоос 23 оноос 24 оныхоо 2 жилийн наадмын амжилтаар сумын алдартай цолыг хүртсэн байгаа. Тэгээ 24 онд бас энэ Ара Cup уралдааны анхны туршилтын цөөхөд морин гэж бүртгэж цуглуулад бас ингээд Ара Cup дээр турш 24 онд манаас одоо энэ малчин болон Ара комплексийнхаа хамт олонтой гэж зохион байгуулад бас туршилт маягаар нэг явж үзсэн. Тэгээд бас тэр ажил маань бас болох юм байна гэдэг санаачлагаар 25 онд Ара Cup 2025 уралдааныг улс орон даяар нээлттэй сайхан уралдаан болгож зохион байгуулж ингээд Ара Cup хаан маань сайхан зохион байгуулж одоо өргөндлөөр ингээд 7 сарын бас 8 сар 2 хүртэл одоо нийт 6 гараанд морид оролдуулж эндээсээ бас гран приг шалгаруулж ингээ сайхан зохион байгуулалттай сайхан болж өнгөрсөн гэж ойлгож байна. За мордууд ирсэн. За Ара Cup 2025 богино морин тойруулгын уралдааны зочин гарааны хурдан янзд 10 мөр ирсэн. Одоо манай Ара комплекс чинь бол бас том бүтээн байгуулж тий. Тэр дунд нь тойруулга орж ирээд одоо үнэхээр энэ уяачид одоо морь сонирхдаг хүмүүсийг бол бас их тийм содон зүйл рүү татсан шүү дээ. Ямар ч бас иргэжлээс өшөө гоё болгоно боловсронгуй зохион байгуулалт өшөө өндөр зохион байгуулалттай энэ төр болгоно хөгжүүлнэ л гэдэг байна. Одоо манай эдчил ганц нэг үрээ мал тойруулгынхаа морь мал гэдэг ганц нэг хүн аваад эхэлсэн байгаа шүү. Уламжилт морин уралдаан Ара Cup одоо энэ морин тойруулга хоёрын хувьд бол бас одоо манайхан ч дээр үеэс ингээ морь мал үйж ингээ 93 наадам ингэж зохион байгуулж явсан. Тэрнтэй ер нь бол төстэй. Гэхдээ яг зүгээр ер нь Ара Cup-ын давуу тал нь богино зай дээрээс нь үзэгчдийг олонхыг хамруулж одоо ингээд энэ жил ихэд Ара Cup-ын чинь тэр төхөөрөмжлөх нэгэн зэрэг 12 морь зэрэг гардаг тийм төхөөрөмжлөөс гардаг байлаа. Тэр мөр ингээд давуу талтай, аюулгүй талтай. Ер нь их давуу таллаа морин тойруулга нь бас зүгээр юм билээ тэгээд. За уламжлалт одоо уяанаас онцлогтой юм билээ. Богино зай уралдаан. Одоо морин тойруулга 24 онд анх нээлттэй хийгтэн бид нэр бие уралдаж бодоо азартаа уралдаж төрүүлж ирсэн. Тэгээ ер нь сонирхол татаад өнөө жил 25 онд бид нэр бүтэн сарын хугацаанд 6 тойрог уралдаад тэгээ сайхан уралцаад нэг төрүүлж 4 харигдл удаа тэгээ бодоо азрахтайгаа яг богино зай уралдаан маань бас өшөө сурж мэдэх юм ихтэй л юм билээ. Одоо уламжлалт уяанаас маань арай өөр л гэж мэдрэгдсэн шүү дээ. Тэгээ яг сайхан шинэлэг одоо Монгол улсын хэмжээнд шинэлэг гарааны төхөөрөмж гэл одоо бүхэл зүйл нь шинэлэг содон сайхан байсан шүү дээ. Тэгэл газрын одоо өндөр цустай сэрвээ давсан мордууд энэ тэр нь бас тийм ээ хэрүүл урал энэ тэнд хийхгүй эндээ уралдаад ингээд сонирхолтой сайхан байсан. Нэг сарын хугацаанд бид нар чинь сайхан оролцсон. Уламжлалт морин уралдаан бол холын зайд уралддаг бас
төсвөр төвчээрх шаарддаг. Уяа, унлага идэлгээ одоо ажиллах ортголдоо олон хүнийг хамарсан. Энэ морин тойруулга дээр бас ч гэж ерөөхдөө ойрын зан гэдгээрээ бас ажил бол бага урддаг юм байлаа. Тэгээ бас үзэгчтэйг яг ингээд хамрагдуулах одоо энэ бооцоо тавьж одоо энэ орчин үеийн энэ уралдааны хөгжүүлэхэд бол морин тойруулга бол маш их зүгээр л юм шиг л. Арахаа 2025 Болонзон морин тойруулгын уралдааны эхний 30 гарааны түрүү мөр Чимдэн хөдөлгөөний хурдан алдсан мөр амуучунд ваасан жирийн бүчин бор. Одоо тэгээд хүмүүс чинь бол одоо бидний хэлдгээр өндөр цустаач гэдэг юм уу сэрвээ давдгуудаа тойруулахт оролт, нэрэгчл тойруулахт оролдох морь аавна энэ тэгэл хүмүүс бас их яатсан шүү дээ. Хамрах хүрээнээс энэ хөөрхөнд хэлэгдээд бас боломжтой болоод байгаа шүү дээ. Түрүү жил чинь нээлтэнд нэг 11 морь л орлоо. Энэ жил чинь 32 морь бүртгүүлээд 8-8-аараа 4 тойргийн тэр уралдаад бас их гоё яасан шүү дээ. Тэг хүмүүсийн ам бол ерөөсөө энэ чинь дэмжиж байгаа юм байна шүү дээ. Хүн болгол одоо тойруулгын юм авнаа иргэслээс тойруулах дуралдана нэгээр энэ тэргээл содон шүү. Тойруулга уралдаа чи 2 км 400 гэдэг бас нэг төсөөлснөөс өөр л юм билээ. Энэ жилийн хувьд арга хавтар хүмүүс их бооцоо тавьж ингээд наа цаанагаал би явжлаа энэ тэргээл бөөн баяртай хүмүүс зөндөл таарлаа. Бүх одоо ихний 5 адаг тааж байгаа хүмүүс ч таарлаа. Тэр тал дээр бол угаасаа их нээлт их зүгээр санагдсан. Одоо Монгол хүний цус гинд байна шүү дээ. Морь хэрэг угаасаа нэг шаруулсан босно гэдэг шиг л угаасаа хүн болгоно л эрэгтэй эмэгтэйг л угаасаа морь гэхээр угаасаа бүгд л наадмын гол зорилго одоо тэр наадмыг үзэхийн тулд морийг л угаасаа үзье гэж наадмын гол чимэг болгож явдаг учраас тэр одоо ингээд бооцоо тавиад ингээд спонсор ерөнхий ивент тэтгэгчүүдийн шагналуудаас ингээд хожиж байгаа. Дээрээс нь тэр хүмүүсийн тэр морь үтсэн арга шин яг тэр юун бол шал өөр юм бэл. Мөн арын сайхан ангаан нутгаар аялаж буй гадаад болон дотоодын жуулчдад шин төвшний морин тойруулгын уралдааныг сонирхуулж анх удаа амжилттай зохион байгуулсан юм а. Арга комплекс чинь яг зам дагсан аймгийнхаа зүүн талд одоо аялал зугаалж явж байгаа хүмүүс бол тэр одоо уралдаан дээр асрах бооцоо тавьт юм бэл. Тэр нэг таслуур худалж яваад тэрнээс нэг QR уншуулад тэгээ QR уншуулгууд тэрнийхэн заавраар нэг мордынхаа жагсаалт нь ороод ирнэ. Тэндээс нь эхний одоо 8 морийг дараалалаар нь таасан хүн бол 1 сая төгрөгийн бай бэлнээр авч ирсэн тод петролеум компани одоо сая төгрөгийн бензин төлшний урамшууллын талаа энэ тэр тэгээд тухай одоо комплекс дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, ивэнтгч оролцож байгаа байгууллагуудын шагнал гэх тэр бас айгүй сонирхолтой байсан шүү дээ. Хүмүүс чинь нэг хам тоолноороо найз нөхдөр явж байгаа хүмүүс чинь уухаалал. Тэгээ нэг өмнөх мэдээлүүд нь нэг тодорхой амжилт гаргасан бүх мэдээлүүд нь тэр юунд ч гарцсан байгаа юм чинь тайлбартайгаа. Тэгээ тэрийг хараад хүмүүс чинь нөгөө морийн зүсээр нь амжилтаар тэгээ бооцоогоо тавиад уралдаа тэр бас их содоо юм билээ. Маш содоо юм лээ. Гадаадд төрөл хоорондоо бооцоо тавиад тэнцээ чинь ухаан ашгараад жигтэйхэн бас сонирхолтой л байсан ш. Одоо н суралцах нь л бас их байгаад байгаа. Яг онцсон одоо энэ чинь нөгөө нэг дэлгэрээд эхэлж байгаа болохоор бид нар өшөөс нарийн судалж ийж богино уралдаанд тохируулсан уяа бас тэр юмдлаа мэдлэг олж авахгүй бол яг бидний нөгөө нэг холын зам уралдаа богино зам уралдаа хоёрыг чинь одоо миний хувьд ихтэл Будазаргаар хавар овоо ангааны наадмуудаар хол зайд 12 км 15 км тентэр уралдаад байсан. Тэгээ сүүлдээ тэр чих өндөр гардаг. Бараг 3-4 км бол зүггүй хол явдаг л азраас. Тэгээл тэр 2 км 400 дээр ирэхээрэл наазарнуудаа баригдаал зарим үед гүйцэхгүй энэ төр байгаад харал ерөөс алдаа гаргаад байгаа болохоор өшөө суралцах хэрэгтэй юм байна. Өшөөл одоо хөгжүүлэл энэ хэрээр хөгжих юм байлээ одоо. Энийг хөгжөөрөөр бас иж байгаа бид нэг морь малаа өшөө хөгжүүлэх тал дээр жоохон мэдлэг хөрөмтлүүлээ тэгээд эргчлээс өшөө гоё урлал гэж бодож байгаа шүү дээ. Оохей! За 16 дугаар гарааны маань Хордон шандаст 7 одоо 1 зэрэг гараанаас иргсэн. Арга хапын энэ гол бас юу нь болохоор холын зай уралдаанаас ойрын зан гэдгээрээ морьныхаа хөлд одоо нэг цус өндөр адуунууд чинь
Ер нь хөл эмзэг шүү дээ тий. 5 цагаан өвч гэсэн жоохон холын зай уралдаанд бас хөл асуудалтай байсан. Болох гэдэг талтай. Тэгээ энэ ойрын зай уралдаанд оролцснараа энэ жил бол угаасаа ямар ч тийм ядаргаа зүдэргээ байхгүй хөлөнд асуудал үүссэнгүй. Тэгэхээр энэ морь маландаа бас их зүгээр юм байна гэж харж байгаа. Их тэрхийг цус өндөр одоо холын зайд оролдоод одоо ингээ хөл гараа авлаад иглээ инглээл гэдэг. Энэ ойрын зай уралдаанд бол угаасаа тийм ачаал авах юм байхгүй. Дээрээс нь угаасаа богино зайд оруулж байгаа гэдгээр тэр морины хөл мөлөнд бол ямар ч бас асуудал юм байна л гэж харсан. Тэгээ 241 тэр Аракапын маань зам нь яг стандартын дагуу 2.4 одоо ингэ тойрч байгаа тийм. Тэр зам дээр бол угаасаа ямар ч тийм эрсдэл байхгүй. Инжлийн уралдаанд тэгэхэд угаасаа хүүхд унж бэрцсэн юм алга, морь мал гэмтсэн юм алга, хөл мөлөнд дагуулсан юм алга тэгээд сайхан уралдаан болж өндөрсөн тэгээд. Би энэ өндөр гэгэний дан шиг наадамд өнөөжил очиж яг морь уралдаж үзсэн. Тэнд бас хуучны танил найз нөхдөдөө таарсан шүү дээ. Тэгэхээр танай тэр харанга тойруулгач уралдаа их зүгээр юм бэлээ. Одоо эргчлээс ямар хуваар цаг нэг уралдааныхаа хувааруудын л шахуу болохоор тэрэн дээр холын улс чинь яах яагаад юм бэл. Ажил төрлөө зохицуулах гэдэг асуудал гараад ах шүү. Тэрээс тэр өврангаа найзуудтай би уулзалтсан. Тэд нар бол эргчлээс танай тойруулгад чинь одоо манай эндхийн сэрвэнд орохгүй байгаа гайгүй энэ богино зайд их огцом явдаг мормал ганц нэг юм байгаа эдрээс авч харангаа ташиж уралтантаа гэдэл найз нар хойчилж л байлаа. Тэгэхээр энэ ойр орчмын аймаг тэгэхээр өнөөдөр чинь өнгөрсөн жил бол усын нэг 2 мөр бүртгэгдээд бас ирж амжаагүй лээ ялаа. Гэн тийм тохиолдолоос гарч ирсэн баг шүү. Аракап бол одоо яг одоо богино зай уралдаан гэдгээрээ одоо нэг холын зайд уралдах цус өндөр адуунууд одоо сэрвээ байна, хэмжээ тамжаа гэл асуудал үүдг. Энэ дээр бол угаасаа Аракапын давуу тал нь бол хэмжээ хамааахгүй уралж байгаа. Тэгэхээр цус өндөр одоо тэр хөлгаар эмзэг адуунуудаа ойрын зай морин ториулгатаа уралдуулад бас нэг арай нэг хөлгаар гайгүй бас нэг холын зайдаа уралчих нь холын зайдаа уралдуулад ингээд хослуулж явна л гэсэн бодолтой байгаа. Миний хувьд бол одоохондоо. Одоо тэгээд бид нар чинь сарын хугацаанд 6 уралдсан гэхээр чинь за одоо миний хувьд бол сүүлдээ жоохон хойшлоод байсан манай азраг бол. Тэгэхээр одоо дунд нь өөр уралдаанд энэ төр авчиж холын зай уралдаанд авчиж уралдуулж өрөөд бас алдаа гарч ирсэн. Тэр юмнууд нь сэргээр нөлөөсөн бахоо. Тэгээд эргчлээс бол одоо бас арай арга барилаа өөрчлөөд өөр төвшөнд уралдана л гэж бодож байгаа шүү дээ. Миний бодлоор бол одоо хүүхдэн зүгээр юм шиг санагдсан. Одоо нэг мориноос хасагдсан хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо нэг арай хүнддээд ингээд бас нэг 13, 4, 5 таа ч юм уу. Бүр байгаа одоо ихэд 16-аас дээш насны ч гэдэг юм уу те. Ингэж явал зүгээр санагдсан. Инжлийн хувьд бол угаасаа ямар ч эрсдэл байхгүй. Тэгээд тэр зохион байгуулж байгаа хамт олонны хувьд бол тэр зохион байгуулалт тал дээр хүүхдийн аюулгүй байдал, үзэгчдийн аюулгүй байдал бүх талыг хангаж ажилласан учраас ямар ч тийм асуудал гараагүй. Сайхан болж өнгөрсөн. Монгол хүүхдүүд чинь мэдээ орох цагаас эхлээл морин дээр өссөн одоо даага өрөө бүлгүүлж дахиулахаас ахуулаад тэр 2 км 400 дээр л хүүхдүүдийн их халгаа яг нь жоон тодорхой нас заавалж өгөн зүгээр л баг. Тэгээс манай тойруулга бол одоо аюулгүй байдлаа бол сайн хангацсан гэж үздэг нь шүү дээ миний хувьд. Унаас хүүхдүүдэд тэгэхэд тэр хүүхэд мориноос салаад эмээлээс саллаа гэхэд шууд хийлдэг тийм хамтаа зөмсүүлж уралдсан. 5 цагааны хувьд бол 5 дахь гаран дээр амуу зүтгэхдээ яг барайны үзүүр дээр бүдрээд бас нэг унах эрсдэл гарсан унсан. Тэгэхэд бол хүүхэд морь хоёр аль нь асуудалгүй босч ирчихсэн. Өндөр дансаа яриад бишрэлтийн за гад одрохын хүрээ газар гарааны бишрэлтийн 5 цагаан адаг Яг тэр насанд хүрсэн хүмүүс их богино дөрөв дээр энэ ингээ өөдөө босцсон уралдаад ажил харагдах юм байлээ. Тэр одоо бид мэтийн хувьд бол одоо яадаг нь сайн ойлгохгүй байна. Тэгээс одоо Монгол хүүхдүүдээ бол одоо мороос мултарж байгаа ч юм уу тодорхой одоо дундаж энтэй хүүхдүүд бол эрсдэл гарахгүй юм биш сайхан юм билээ. Тэгээс бид нар чинь олон хоног бэлдээд тэгээд одоо том жинтэй хүнээр унуулна гэдэг бол яг тэгэл одоо цаг тухайн үеийн соёлоо дагаал тэр юм араар болох л байх та тийм ээ.
Жокогийн онцлог чадваруудаас дурдвал биеийн жим бага байх. Олон улсын стандарт жин нь 49-оос 55 кг орчим байдаг бөгөөд хөнгөн байх нь морин дээр даралт багтай, хурд нэмэхэд тустай байдаг бөгөөд тэсвэр ба хүч унаж байхдаа жингээ хөл дээрээ төвлөрүүлдэг, морины хөдөлгөөнтэй уялдаж энергийг хэмндэг байна. Тактик ба стратегийн хувьд уралдааны турш өрсөлдөгчөө ажиглаж, гарах мөчөө оновчтой сонгож, мориныхоо хизээ хурд авах, хизээ тавьширхийг зааж өгдөг чадвартай унаачийг Жокой гэдэг байна. Цаашдаа бол энэ нэг одоо улам хөгжүүлээд өргөжөөд морины одоо цусны дээшлээч гэдэг юм одоо тий цэвэр шахуу ингээл одоонууд ингээл уралдаад эхлэвэл яг хөө мэрэгжлийн Жокой мокойг бас явж болох байхаа. Гэхдээ одоо яг Монголд анх удаага 2025 онд ингэж нэг доор нэг гарааны төхөөрөмжнөөс ингэж гаргаж ингэж анх удаага ингэж хийж байгаа учраас бас үзэг шөнийн хувьд хөндлөнгөөс харахад бол угаасаа хүүхдэн зүгээр юм шиг санагдсан. Тэнд дотор чинь жижиг атуунууд ч тэднэр дээр ч том хүм мордоол явахаар бас юу вэ те. Одоо тэгээд тулгамд асуудууд гарч магадгүй л те одоо том хүм бэлдэнэхээр зэрэг ч одоо байнга бэлтгэл сургууль энэ төр гээл тэгэнгүүт одоо тийм хүм одоо ер нь ажил хийх хүн ховор болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг тэнд дэмөрнал ингээд байна гэж байхгүй бах. Одоохондоо бол. Гэхдээ яг явандаа хөгжөөд ирэх юм бол сайхан өргөндлөгөр болоод гаргалгаанууд гараад жилэрэгт юм шаажрал авах байх л та. Одоо орчин цагийн морины үеачаас тэгэл санхүү нэлээд шаардж байгаа шүү дээ. Тэндээс чинь одоо миний хувьд ихтэл нэг азаргаа тэнд чинь сарын хугацаанд тойруулаад тодорхой хэмжээний санхүүгийн асуудлаа шийдсэн шүү дээ. Тэр чинь эхний 3 морой байлаад 9 морой 3 нэг 2 дугаар гараа гэдгээр 1-р гарааны мордоо арай тодорхой өндөр хэмжээнд байлаад энэ тэр бай шагнал бол ярих юм байхгүй. Одоо гал одрах гэдэг үгийн хүрээ азраг бол 6 тойргийн бараг 5-д төрүүлээ үстэй. Тэр бишрэлтэй хаалцсан тэр хчилгээ бид нар сүүлд нь одоо маазраал наргаан болгоод хөөчилж исэн бишрэлтэй хаалцсан чи бараг 20 сая төгрөг тэргээл тэр чи бидний санхүүгийн асуудлыг бол бас л овоо зэгцэлж гэж байгаа шүү дээ. Ийш тийшээ босод морьдоо авд наадам давхин тэр хооронд чинь тэрнээсээ за газ тойруулалт сүнгэнүүлж хайчаад нэг түвшний мөнгө хийж аваад гараа гээл тэгэл бужигнуулч чалгаар авчдаг гэсэн шүү дээ. Тэнтэйс чи нэг санхүүгийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж явал тэгэл сайхан байсан уу. 6 тойрог хамгийн сүүлд одоо Гран Придээ хүртэл уралдсан нөгөө 8 морой эхний 3 Гран Прийн байлаад дараагийнхаа одоо бүх байр эзлэг бүх морьдоо 1 сая төгрөгөөр байлж ирсэн. Тэр бол хэрүүл одоо бас онцлог байсан шүү дээ. Аракап хол ойр байна уу? Бүхэл газраас нээлттэй зарласан энэ жил уралдааныг. Тэрний даваа одоо ингээд юу амрах жүвчэн бэлэн уус одоо угаасаа бүх юм нь бэлэн байсан. Тэгээ энэ жил яг нэг мэдтгэн баг баасан учраас хүмүүс нэг холоос зорж ирсэн бага бах харьцангуй бага байсан баг. Хойтон бол ихсэх баг. Энэ уралдаанд холоос байна уу ингээд зорж ирж байгаа хүмүүс бол угаасаа ая тухтай бүх юм хангагдсан одоо цогцоороо гэсэн. Гашаа саравч бүх жүвчээ мөчөө бүх юм нь бэлэн учраас их аштайхан санагдсан. Услахааны систем нь хүртэл шийдсэн бас бүх юм нь бэлэн байгаа гэсэн. Өргөнөөр ирж оролцороо та бүхэн. Тэгээ хойтонгийн уралдаа Аракап 2026 оны уралдаанд өргөндлөгөр оролцороо та бүхэн. Тэгээд хоолойрын хамаахгүй ер нь бол бүх юм нээлттэй юм байлаа шүү Аракап уралдаан бол. За ингээ Аракапынхаа одоо богино зам морин тойруулга уралдааныг хөгжүүлж байгаа тэр хамт олонд ажлын амжилт хүсье. Тэгээд сайхан хүсье. Уралдааны нэр нь HKR 2024 Hong Kong International Races. Энэхүү уралдаан нь дэлхийн хэмжээний түвшний 4-р уралдаанаас бүрддэг. Хонконгийн хамгийн том уралдаан юм. Тус уралдаан нь жил бүр зохиогддог бөгөөд тухайн жилийнхээ 10 сар эсвэл 12 дугаар сард зохион байгуулагддаг. 2024 оны 12 сарын 8-нд Хонконг улсад 40 сая Хонконг долларын шагналын сантай уралдаан болсон байна. The foxes and last of all is Content running up the side, and the race is being led here by Wingspan. As expected, she's taken over the lead by half a length over Tastiera running second. Encountered third, Romantic Warrior fourth, and McDonald's off the rail. Not risk getting pocketed, and he's taken the great horse one off the fence.
Spirit Dancer wider, and then came Nimble Nimbus and Straight Aaron. A length to Liberty Island from Califf and the Foxes, and last of all is Content. Her stablemate Wingspan, she leads by 2 at a good tempo. Tastier is running second, Encountered run of the race third, and Romantic Warrior fourth at the 1,000-metre mark. Nimble Nimbus on the fence. Spirit Dancer 3 wide with Straight Aaron splitting horses. Next is Liberty Island from Califf, the Foxes, and last of all to turn off the back straight is Content. Wingspan lead, 7.50 to go in the cup. He's out by 2. Tastiera for Japan second, Encountered third. Fourth, Romantic Warrior. Spirit Dancer next. Then came Nimble Nimbus and Straight Aaron. A length to Liberty Island from Califf and the Foxes. And a length away last of all is Content. 500 metres to go. And leading for home Wingspan. Tastiera, Romantic Warrior. He's come up outside the 3 from Spirit Dancer and Liberty Island wider out. Tastiera leads. Romantic Warrior. He's a neck on the outside. Liberty Island 3 lengths away. Romantic Warrior. He's taken over. 1 length Tastiera. Liberty Island continues to run on, but it's the Warrior, Romantic Warrior, 2 on Liberty Island. It's history at Sha-Tin. 3 cups. Romantic Warrior beat home Liberty Island and Tastiera. The Foxes, Straight Aaron. Then came Content and Califf and Nimble Nimbus and Wingspan and Spirit Dancer and Encountered. Romantic Warrior. James McDonald at 1.1-1. Peter Lau has himself a wonder horse. Danny Shum is a wonder trainer. He's peaked him again. He can run anywhere. He peaks him. Liberty Island's run on well for second. Tastiera's run third, but there is just no beating this horse. It's close for fourth between the Foxes and Straight Aaron. There's not much in that, but it's all about history at Sha-Tin. Romantic Warrior. James had a look around at the Japanese runners and they just can't go with him. No one can go with him. Нэвтрүүлэгт хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн хамт олон Ара комплекстер зохион байгуулагдсан Ара Cup 2025 морин тойруулгын богино зай уралдааныг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа байлаа. За энэ удаагийн дугаард маань Харанхай аймгийн 2 уяач маань оролцсон. Ингээд та бүхэндээ дараагийн уяач нарыг мөн цувралаар ус хүргэх болно. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. Hey Sujon, бүгд наримдах солон сусын 100% цэвэр байгалийн гаралтай шаардалтын эсрэг бэлтгэл. Элэг хамгаалж, шаардалтаа сэргийлж, шар тайлан. Ух бүт нэг үтээ. Монгол хүн та бие бодороо.